сайн байна уу? Төслийн үнэлгээ зээлийн шийдвэр гаргалтын зарчмын сургалтанд хамрагдсанаараа баяртай байна. Тухайн сургалт маань 2 өдрийн хугацаанд болж байгаа ч гэсэн маш олон зүйлийг хамарсан маш хэрэгцээтэй мэдээллүүдийг бол өгж байна. Энэхүү сургалтанд сууснараа зээлийн хороонд материалаа оруулахдаа үнэн зөв бодтой. Тэгээд шийдвэр гаргалтыг хурдан хугацаанд гаргах тийм саналыг боловсруулах талаар бол мэдэж авлаа. Тэгээд сургалтанд олж авсан мэдлэгээ өөрийнхөө өдөр тутмын ажилдаа хэрэгжүүлэхээс гадна бусад ажилчид хамт олондоо бол хуваалцах болно. Тэгээд сургалтанд хамруулсан та бүхэндээ баярлалаа. Энэ хүрээд манай Монгол улс дахь жижиг дунд бизнесийн бүс нутгийн хөтөлбөр төсөл маань дуусч байна. Үнэхээр үр өгөөчтэй сайхан цаг хугацаа байлаа. Бид 3 жилийн хугацаанд хамтран ажиллаж Монгол улсын санхүүгийн байгууллагууд, банкуд, банк бусууд, зээлийн хошоодод зориулан 12 удаагийн сургалтыг зохион байгуулсан байна. Гайхалтай хамтрагчид түншүүдтэй ингээд баяртай гэж хэлнэ гэхээр надад баг зэрэг гунигтай санагдаж байна. Та бүхний өндөр мэрэгжлийн ур чадвар, суралцах хүсэл эрмэлзлийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Бид олон улс орнуудад хуримтлуулсан туршлага, тэр дундаа Европын сэргээн босгол хүчлийн банкны туршлагыг та бүхэндээ баяртайгаар хуваалцлаа. Бидний дамжуулсан мэдлэг ур чадвар нь Монгол дахь жижиг дунд бизнесийн хөгжилд мөн зээлийн болон бусад чиглэлээр ажилладаг мэрэгчлэнүүдийн мэрэгжлийн өсөлтөд хувь нэмрээ оруулна гэж найдаж байна. Учир нь манай сургалтууд голчлон санхүүгийн шинжилгээ, харилцагчтай ажиллах ур чадварт чиглэсэн. Хэрв цаашид хамтран ажиллах боломж гарвал бид баяртайгаар ажиллахад бэлэн байна. Та бүхэнд их амжилт, хөгжил дэвшлиг хүсэн өрөөе. Монгол бол үнэхээр сайхан улс. Миний зүрх сэтгэлийн гүнд үргэлж оршиж байх болно. За энэ хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 130 гаруй банк санхүүгийн мэргэжилтнүүдийг Улаанбаатар хотод сургасан байна. Улаанбаатар хотод зохион байгуулагчсан сургалтын төлбөрийг орон нутагт чиглүүлснээр энэ хөтөлбөрийн онцлог ногоомаа ингэснээр бид орон нутгийн 400 гаруй ажилтнуудыг энэ сургалтанд хамруулж чадсан байна. Цаашдаа банк санхүүгийн академи нь хөтөлбөрийн сургалтуудыг захин болон танхимын хэлбэрээр үргэлжлүүлэн явуулах бөгөөд илүү олон банк санхүүгийн мэргэжилтнүүдийг сургалтандаа хамруулна гэсэн итгэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.